За нэгдсэн төсвийн 16 оны төсвийн хүрээний мэдэгдэл 17-18 оны төсвийн төсөөллийн тоонуудыг ингээ харахаар яг нэг олон улсын байгууллагуудаас гаргасан төсөөлөлтөд харьцуулаад харахаар манай төсөөллүүд илүү тийм эерэг төсөөллүүд тавьсан байна л да. Гэтэл нөхцөл байдал бол яг маш хүнд байгаад байна. Яг нэг эдийн засгийг эрчимжүүлэх, улсын хурлаас баталсан эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээнүүд уг нь хэрэгжижээж би ийм тоонууд бодиттой тоонууд болох ёстой гэж ойлгоод байна. Гэтэл харамсалтай нь яг улсын хурлаас баталсан тэр эдийн засгийг эрчимжүүлэх энэ арга хэмжээнүүд чи ерөөсөө лавл 2015 оныхоо хагасжилт хийгдсэнгүй. Тэгээ одоо нэг 6 сар үлдэж байна. Дахиад 16-17 оноо бас нэлээд тийм өөдрөгөр хийсэн л тооцоонууд харагдаад байх шиг байна. Тэр энэ дээр яг эрсдлээ ер нь хэр зэрэг тооцсон юм бэ? Энэ эдийн засгийн бодит өсөлтийн хувьд. За дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хувьд энэ эрсдлийг хэр тооцсон юм бэ гэдэг. За хоёрдугаарт нь 2017 онд эхний 580 сая долларын эргэн төлөлт эхэлнэ. 2018 онд Чингис бондын 1.5 эхний 500 саяын төлбөр эргэж төлөгдөнө. Тэгэхээр энэ 17-18 оны төсөөлөл дээр энэ зээлийн эргэн төлөлтийн асуудлуудыг ер нь яаж тусгасан, төсвийнхөө төсөөлөл дээр яаж тусгасан гэдгийг тодруулахыг хүсэж байна. За 3 дугаарт нь долларын ханшны асуудлыг ер нь яаж төсөөлж байгаа вэ? Сая улсын хурлаар 2016 оныг хөгжүүлэх үндсэн чиглэлийг бас бид нар тоонуудыг ярьсан. Энэ дээр бол 2016 оны үндсэн чиглэлийн энэ тоонуудыг тавихад Монгол банк ерөөсөө оролцоогүй гэсэн юм байр суурийг илэрхийлсэн. Тэгэхээр энэ долларын ханш, дотоодын нийт бүтээгдэхүүн, за ингээ инфляцийн гол тоонууд дээр Монгол банкны одоо байр суурийг сонсоогүй. Тэгээд ингээд засгийн газар нь хэлцээд улсын хурал дээр өргөн барьсан. Яг энэ эдийн засгийн энэ төлөв байдлын төсөөллүүд дээр энэ Монгол банкны одоо төсөөллүүдийг авсан уу? Яг инфляцийн хувьд, энэ долларын ханшны хувьд. Тэгээ 2015 онд мөнгөний талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримт дээр ер нь энэ үндсэн чиглэл, төсвийн хүрээний төсөөлөл, төсөв гэдэг энэ бодлогынхаа бичиг баримтууд дээр энэ долларын тооцдог нэг аргачлалтай болъё гэдэг улсын хурлаас Монгол банк сангийн яамд нэг үүрэг өгсөн байж байгаа шүү дээ. Энэ ажил ер нь ямар хөө одоо хэрэгжилттэй, гүйцэтгэлтэй явагдаж байна вэ? Энэ аргачлалтай болж чадсан уу, чадаагүй юу гэдэг. За эцэст нь энэ өрийн асуудал байж байгаа. Өрийн менежментийн асуудал, өрийн стратегийн асуудал байж байгаа. Тэгээ энийг ерөнхийдөө бид нэлээд сайн ярьж гарахгүй бол энэ дээр чинь өр дээр чинь одоо энэ консенсусийн өрийг ер нь яг яаж ирээдүйд нөө төсөв дээр ачаалал болж ирэх энэ төсөөллүүдийг ер нь яаж хийж байгаа вэ гэсэн юм зүйлүүдийг тодорхойлохыг хүсэж байна. За инх амглан гишүүний асуултанд хариулъя. Тэгэхээр дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт аргачлал дээр арай өөр одоо аргачлалаар хувь хэмжээг тооцдог учраас бол хувь хэмжээний хувьд бол зөрүүтэй. Яг дотоодын нийт бүтээгдэхүүнийх хэмжээ төгрөгөөр илэрхийлсэн хэмжээ нь бол үндсэндээ бол олон улсын валютын сан, бусад одоо олон улсын санхүүгийн байгууллагуудын гаргаж байгаа тооцоолол, манай сангийн яамны гаргаж байгаа тооцоолол хоёр бол үндсэндээ ижил байгаа. Зөрүү бол маш багатай, ижилхэн байгаа. Тийм учраас бол ямар ч байсан одоо энэ тооцооллын хувьд бол нэг тийм алдаатай бол тооцоолол хийгдсэн гэж ингэж бодохгүй байна. За мөн одоо энэ тооцооллыг төсвийн хүрээний мэдэгдэлд бид нар бас тодорхой хэмжээнд төсвийн орлого болоод өр төлбөр барагдуулах, зээлийн үйлчилгээний зардал гэх мэтлэн одоо зүйлүүд дээр валютын одоо ханшийг тооцож тодорхойлдог. Тэгээд тооцож тодорхойлж байгаа ханшны хувьд бол бас мөн одоо тодорхой хэмжээнд энэ олон улсын байгууллагуудын зүгээс манай эдийн засагт өгсөн үнэлэлт дүгнэлтэн дээр үндэслэн одоо валютын ханшийг бол үндсэнд нь бол бид нар авч энэ одоо тооцооллыг бол гаргасан байгаа. За 2017-18 оны хувьд бол мэдээж одоо Монгол улсын хувьд бол нэлээд томоохон хэмжээний төлбөр бол төлөгдөн, гадаад зээлийн одоо төлбөр, орлогын одоо их үүсвэр дайчлаа татаад тэгээд энэ одоо төлбөрийг төлнөхэд бол үндсэндээ бол нэлээд хүндхэн юм нөхцөл байдал бол үүссэн байгаа. Тийм учраас цаашдаа бол бид бас тодорхой хэмжээнд энэ өрийн удирдлагын стратегийг боловсронгуй болгох, за валютын нөөцийн хоримтлалыг бий болгох гэх мэтлэн одоо ажлын арга хэмжээнүүдийг заашгүй авч хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. За ингийн тулд мэдээж одоо валютын сангийн
валютын одоо их усүрээ тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх хамгийн гол одоо зүйл маань одоогийн өнөөдрийн байдлаар Монгол улсын хувьд бол экспортын одоо бүтээгдэхүүнүүд маань байгаа. Хэдийгээр экспортын бүтээгдэхүүнээрээ бид нар валютын орох урсгалаа тодорхой хэмжээнд барьж байгаа ч энэ маань бас дэлхийн зах зээлийн үнэтэйгээ хамааралтайгаар бас хэдийгээр бие хэмжээний хувьд бол тодорхой хэмжээнд нэмэгдэж байгаа ч гэсэн яг бодит үнийн дүнгийн хувьд бол бууралт бол ажиглагдж байгаа сүүлийн одоо улиралд. Тэгэхээр энэ маань өөрөө бас дэлхийн зах зээл дээр их манай экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийн маань үн ханшийн уналтаас хамаарат бас орох урсгал бол тодорхой хэмжээнд хумигдж байна. Тэгэхээр бол яг үгээр цаашдаа бол дараагийн одоо арга нь юу гэдэг вэхээр мэдээ хөрөнгө оруулалтынхаа одоо орчин сайжруулах, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг бол татах асуудал байж байгаа. Энэ чиглэлээр бол бид нар бас эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр бол боловсруулж их хурлаар бол батлуулсан. За хөтөлбөрийн хүрээнд бол тодорхой ажил арга хэмжээнүүд хийгдэж байна. За манай яамны зүгээс бол мэдээж одоо энэ хөтөлбөртэй холбоотойгоор хэрэгжүүлэхийн тулд бол хөрөнгө оруулалтын эрх зүйн орчин, татварын эрх зүйн орчин, олон улсын жишгт нийцсэн байдал одоо энэ маань өөрөө бас гадаадын хөрөнгө оруулагч нар болоо дотоодын хөрөнгө оруулагч, дотоодын одоо үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдийн хувьд бол ойлголтыг нэгмэр болгох гэх мэтлэн одоо хуулийн төслүүдийн өөрчлөлтүүдийг бол өргөн барьж байгаа. Цаашдаа бол ер нь бол энэ улсын хөрөнгө оруулалтыг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэхгүйгээр бид бас валютын нөөцийг бүрдүүлнэ гэдэг асуудал бол маш хүндхэн байгаа. Тийм учраас бол бас энэ чиглэлээр бол засгийн газрын зүгээс хэд хэдэн удаа шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Тэгэхээр 2017 онд бол нэг улсын төсвөөс нэг 200 хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэх юм байна л да. Тэгээд 2017-18 онд ер нь цаашдаа бид нь улсын төсвөө санхүүжүүлэх хөрөнгө оруулалтын бодлого нь нэг ямар байх юм бэ гэдгийг нэгдүгээр тодруулъя. Хоёрдугаарт нь юу байгаа юм? Энэ төрийн одоо гэрээгээр ажил гүйцэтгэсэн компаниудын төлбөрүүд одоо улсын хурлаас бид нэг тогтоол батлаад тэр өрийн бичиг нэг 300 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдэж өгсөн. Одоо хүртэл энэ ажлууд ерөөсөө хийгдэг байгаа шүү дээ. Тэгээ хувийн хвшлийн аж ахуйн нэгжүүд төрөөс авлагатай аж ахуйн нэгжүүд бараг үнцэнтэй дампуурлын ирэмгүүдээр тулчаад байж шүү дээ. Одоо энэ банкн дээр байж байгаа муу зээлүүд чинь ихэнх нь бараг үнцэнтэй энэ компаниуд зээл аваад тэгээд одоо төрөөс мөнгө авч чадахгүй. Одоо тэгэхээр яг өнөөдрийн байдлаар яг гүйцэтгэдэггүй, төлбөрүүд нь гүйцэтгэдэггүй хэдэн тэрбум төгрөгийн төлбөрүүд байна вэ? Яг энийг яаж шийдэж байгаа вэ? Яаж харж байгаа вэ? Тэгээ энэ одоо энэ 13 оноос хойш явсан. За тэгэхээр үнэхээр одоо улс орны эдийн засаг төсөв санхүүгийн нөхцөл байдлын хувьд бол хүндхэн нөхцөл байдал үүссэн байгаа. Маш их хэмжээний одоо дотоод бондын зээлтэй. Бид өнөөдөр гадаад бондын зээл гэж ярихаас илүүтэй дотоод бондынхаа зээлийн хүүндээ бол нэлээх дарамтанд орсон төсөв явж байгаа шүү дээ. Тийм учраас бол яг өнөөдрийг болтол цалин тэтгэвэр тэтгэмжийг бол цаг хугацаанд нь тавьж байгаа урсгал зарлалыг гаргаж байна. Цаашдаа бол бас энэ сардаа багтаад хөрөнгөний зардлууд дээрээс тодорхой хэмжээний их усүр бүрдүүлж бол хөрөнгөний зардлуудаас тодорхой хэсгийг бол шийдэх гэсэн төлөвлөгөөтэй байгаа. За эх онуудад бол бид нэр төсвийг үндсэндээ одоо өмнөх онуудын шиг ингээ батлаад явах юм бол Монгол улсын хувьд бол төсөв үндсэндээ хямралын байдлаар угаа шууд шилжиж байна. Бараг эх онд шилжихээр